мэдгүй. За одоо дундгоо сайхан ороод ирсэн хүн бид нар тэгээд. Дундын морин дээр ирсэн манай лавга бензин авч. За энэ олон залуучууд уралдаа өцөх гэх. Уралдааны гой машиныг хараад цугларсан байна да. Өнөөдрийнхөнд юу гоогүй. Оо зүг хэмждэг юм байна. Баг хэмжиж тэгэхэд. Оо яах вэ? Бисгэр хийж байгаа. Асахаа юу онтрохоо марцчих. Доо. Хүүц явчихсан шахаа биш бүгд барьчихсан. Машин дээр дүгнээ л шүү дээ. Хэд үрж юм бэ? Хэд үрж. 110 гэл тэгээд. Тэгээд жоох өгсөнгөө 100 гэл. Өнөөрэ 110 дээр явуулах араас чи хүүцгүй. Араас ингэж явуулах. Жоох уруудтай шүү дээ. Тэгтэл тэгчээ тэгээд яг GPS нэмэлэр үзээд машины нэмэлэр татсан. Миний машины нэмэлт тутаа заагаад байгаа юм. Одоо идэх хоёлаа. Одоо хэд үлдсэн билээ ваагээ? Одоо хэд үлдсэн билээ? Километр. Үлдсэн. Оо тэгвэл. Оо жарах ёо яа. Тэ. Тэгсэн. За ингээд манай клуб хамталтаас хавралдаж байна. Автобусаар ингээд бивак хийсэн. За энэ автомаструуд холбооны асартагаа. Тачгүйсэн таггүй тэрлээ. Асгал хаврсан учраас гамбах юм уу? Явгууд нараас гişээд байсан. Яасан гинэ? Наач урд орохоор явахгүй хойно орохоор ястаа чиргүү шиг яваад байгаа хөлттэй. Манай бат нарийн л орох. Урдаа угаар гарчихсан гоё. Угаар аа. За ингээд 9 тасархаа дээр би ваклаад өнөөдөр ингээд 530 км уралдаад ирлээ амжилтаас ах явсан. Чиглүүлэгч Бат Эрдэнэ маань өнөөдөр 6-аас амжсан. За ингээд манай механикууд Эрдэнэ ах хоёр маань сервис ээж эхэлж байна да.